자, 3회선 어떻게 돼?
Нэрч болно шүү дээ. Заах нэг ирж болохгүй юм байна. Багууд ажлын хувийг нааж байгаа. Багтаа ярилцаад манай багаас юу багуудаас бүрээс нэг байгаа. Одоо багийнхаа интернэшнл хараа бүгдээр уушаад үзэж. Тэгээд бүгдийгээ сайжруулснараа дахиад нэг цаасан дээр бичиж. За энэ нэгдүгээр баг, хоёрдугаар баг, энэ 3, энэ 4, 5, 6 баг шүү дээ. За одоо нэг 1 2 3 4 5 6 гэж тавьчихад өөрсдөө бичсэн урианаас уншиж чад багтаас хамгийн сайн гэсэн уриагаа нэг заасан дээр бичиж. За одоо бүгд өөрсдөө хэлдгээрээ самшаа солилцох нь шүү дээ тийм үү? За одоо энэ дээр нэг цаас дээр авчаад энэ уриаг болгож гэсгээр нэг цаас дээр заах болж байна. За одоо танайгаар ярьж байгаа энэ үрээ гоё болж ирсэн. Цаас биччихтэй бид сайн байна. За. Та бидээс нэгийг сонгоод байна энэ дээр.
하나 박스니 맞나? За одоо багууд дуусгана. Цаг болох нь шүү. За хотлоо явах юм байна.
бусад байгууллагад энэ гарч ирэх бэлтээрээ. За энэ бол зааж. Манай газар өрөөнд хараа хоггүй орчин амьсгал эсвэл хогийн савд хийсэн. Хогийн савд хийвэл өмнөөс болж агаар хоггүй учраас эрүүл хэвшиж байна. Эрүүл цэвэр орчин гэдэг шүлэг санагдана. Цэцэг ногоор жимс, цэнгэг агаар, хүчиг хөрөгч, алтан шаргалнаар агаар үүсгэж мод урт болон ургасан улаас гош хацаар хүмүүн зүйлний тас хог битэн үсгэж энэ бүгд эрүүл агаар эрүүл цэвэр орчин гэсэн. За дараагийн багт. Ирүүл битээ
баярлалаа. За одоо бүгдээрээ ерөнхийдөө та нар хог хаягдлыг багасгахлаар маш их ураа гаргасан. Ихсээ өгсөдөө. Өнөөдрийн хичээлдээ бүгдээрээ хог хаягдлыг хэрхэн багасгах вэ гэсэн сэдвээр ярилцсанаа. Бид нар энэ сэдвүүдийг бүгдийг үтсэн байна. Чиний одоо зөвхөн энэ сэдвээр хог хаягдлыг хэрхэн багасгах болох вэ гэдэг сэдвээр өнөөдрийн хичээлийг төгөөлөх нэ. За хог хаягдлыг багасгахын тулд ямар ажил зохиож өгөх вэ? За одоо энэ хог хаягдлыг хэрхэн багасгах вэ гэсэн хичээлийг бид нар үзэхийн тулд та нар сая урайш бүлэгтэй маш их мэдлэгтэй сайн хүүхдүүд байна. Өмнөх мэдлэг их сайн байна тийм үү? За хог хаягдлыг багасгахлаар ямар ажил зохиож өгөх вэ? За багууд хоорондоо ярилцаад бичиг цаасан дээр бичиж. Одоо багууд нийлээд хоорондоо ярилцаад. За цаасан дээр яриад одоо бүгдээ сандаас сонсоод одоо саяхан багын хандсанаа бичиж. Багууд бичиж. Хог хаягдлыг англи юу вэ? Хог хаягдлыг англи. За багсаа. За англи. За сарах
хогийн зөв зөвтэй юмд ашиглах. За excellent. За одоо санагдсан. Багсах талаар ямар ажил зохиож болохгүй гэвэл манай баг хамтарч ярилцаад хог хэрэглээ багасгахын тулд хэрэглэсэн утаа дахин хэрэглэх ангаараа хог цуглуулах ажил зохиох За баярлалаа. За барайг баг. хог цуглуулах нэрээ ажил болох гэж хог цуглуулах санаад амтч чинь нэ. За босод байгуулаас ямар санаа гарч ирэх вэ? За эцэг тоо. Наач таа. За гараа. За шч ямар. Гэт хогийн сав. Удамс тал байт хогийн сав хийх. Удамс тал байт хогийн сав очихтой бодох яваа гэсэн юм байна тийм. За ингэ сайн байна. За чи. Зааш. Өөр очмын 10 м хогийн сав. Санаад өгсөн. Санаад өгсөн. За басал хогийн сав 10 м хогийн сав тавиад байгаа юм сан гаргасан байна да. Тийм ажил өгсөн. За тоо. Хана багс. Манайд энэ хог хоёрыг багсахлаар ямар ажил зохиож болох вэ гэдэг ангилаа болон үсэг надад цаас хийх нэг төрлийн хогийн сав бас хувилцаг хийх нэг төрлийн хогийн сав бас ерөөсөө буцааж боловсруулах хэрэглэж болдоггүй энэ нэг төрлийн хогийн савыг одоо тавих Кондагтай байна. бас өөр хэрэгтэй зүйлийг хог хоёрлаа хийх. Ямар сайн бэ? За одоо унших байгаа болоо. За хана ба. За одоо эдний багаас. Цаас шилдээд бас хэрэглэж болохгүй бусад хогийг ялхан ангид хогоо багсах талаар аян өгнөд хогийн сан Хогийн сан хийж хөвших юм байна тийм ээ. За баярлалаа. Ямар сайн өгдөл вэ? Бүгдээрээ хоггүй болох талаар маш сайн бодож тургаж ийм ажил зохиож болно гэсэн байх тийм үү? За одоо энэ ажлуудаас саяны багуудын эдгээр ажлуудаас айдыг нэгж хийвэл та нар илүү оролцож чадмаар байна вэ? За одоо бүх сандаа ичээ. Айдыг за ичээ. ангиараа хог цуглуулж ажил зохиох. За тэрийг болж итээ. За танаас ичээ. Ямар нэгэн газарт одоо тийм сурчилгаа тавих. За хогийн сан хийсэн тийм. За танаас бас тэгээд энэ дээр сноо. За эндээс бас ангидаа цаас айцгаар хаягдаад хогийн сан. Эдгээр хоёрын санаа гэсэн мэт нэ. Одоо ингэж тийм хүмүүс ангидаар болох тийм ээ ангидаа. Нэг одоо манай анги хэдэн хүмүүс авдаг тийм ээ? Нэг хүмүүс авдаг. Тэгэхээр энэ дотор бид нэг бүх байгаа яа гэвэл хоёрдог. За санаа хий. Тэгээ одоо нэг хогийн самтай юм чи энэ дотор хогийг ялгаж хийж чадахгүй учраас энэ дотор цэр нуус тэгээд муухай нотис аквитыг холоод ичж байгаа болохоор энийг дахин эргэж боловсруулах боломжгүй учраас бас хаягдал энэ цаас айцсан байцгаа гадна тань чимж юу нааж тэгээд ангитаад болсон тахаггүй наад хогийн сам хийж тэрэндээ юу тэтгэрийг ялгах. За ихсэн байна.
Яг тэр нэг савд хольчод байгаа учраас одоо нэгт ядагдсан хогийг бид нар эргэж ашиглах боломжтой юу? Боломжтой. За бас бид нар одоо харилцаагаа будгаа үзүүлдэг. Тэр хаягтай яах вэ? Нэг гацаа нэг За одоо өөр хүүхэд байна уу? За гэдэг. тэр одоо тэр харандаа зүйлсэн хог нөгөө тусган нэг жижигхэн хайцаг яаж тиймэрээд сүлд юу тэр хийж За тэгэхээр санаарай дээ. нөгөө одоо хүүхдүүд парт нөгөө ширээний одоо тусгай юм бал үлдээд нь штэ. Тэгэхээр нэг юм жижигхэн энэ сав ундааны сав ч юм уу тэр хүүхдүүд штэ тэрийг хараад энэ минийх вэ гээд Тэгээд сав байж байгаа нөгөө хаягдал түүний савыг бас гадуур талын ялгар цаасаараа бүрээд эндээ скотчээр нааж үзүүлсэн харамтааныхаа нөгөө хаягдлыг хийгээд цуглуулаад байж байгаа. Тэрийг дахиад аянтаа бас нэг ганц том савд хийж байгаа бол дараагийн хичээлдээ тэрийг хэрэглэх боломжтой юу? Боломжтой. Ямар сав вэ? За ингээд бид манай тэнд бол одоо бүх хогоо хончтой учраас хойлвол юу байгаа вэ? Хог. Хойлвол одоо энэ хог байна. Тийм үү? За хойлвол энэ хаягд гэсэн байна. Ягвал ягвал баялаг байж болно, мөнгө байж болно. Нэг сайн. За багш нэг. За өнөөдрийн чигс бүгдээрээ ингэ хогийн савн хогоо хийж гэсэн сайхан ураа гаргач. За одоо бусад ангиудтай энэ ураагаа яах вэ? Бусад ангиудтай энэ ураагаа үгүй юм уу? Одоо 5 дугаар ангиудаас зохиосон ажил гэж бүр ихлээр 7 юм уу 14 хүргээ ажил зохиож болох уу? За нууцаар шалгаж болох уу? Шүү дээ тийм ээ. За тэгээд дараагаар нь бүгшээ хог хаягдлаа бас ялгаж яаж байгаа юм? Хог хаягдлаа ялгаж За сургуулийн коридор бас хогийн сав. Сургуультай бас хэдэн хогийн сав байна? Гэхдээ манай сургууль нэг тохход доор 3 хогийн сав байдаг. Зарим хүүхдүүд учрыг олохгүй бас л нөгөө хольцсон хогоо яадаг. Ариуч хийчихдэг байхгүй юу? Заана саналаа л дээ. Нөгөө уус ундааны сав хаашиж яагаад яг тэр шиг нэгээд хүүхдүүд балаа харагцсан үед нөгөө зарим хүүхдүүд балаа ичвэл тэр харагцсан хүүхдүүд нь балаа юу ашиглаж тэр балыг ашиглаж болно. Биш ашиглаж. Одоо бид нэг хогийн савтай гэж нэг хогийн саванда бүх хогоо ичиж юу өөрчлөө одоо манай энэ жижигрүүд айн цэвэрлэхдээ бас ийш хогоо гэж үүдний тэр том 3 хогийн сав гэдэг байгаахан заа нэгэнтээ энэ хогийг хийх юм гэж тэгэхээр бас ингэ яач чая бас ингэ тэгэхээр ингээ 3 хогийн савтай очоод үүд нь бас 3 байгаа юм чи цаасныхыг яг цаасны дотор шилдэлцнийхээ шилэн дотор хэрэггүй тийм юу хавсаа тогнуудыг юу да Хольцсон хогоо тийм ингээд хийгээд байх юм бол бидний ажил үрдэнтэй болно. За цаасны хогийг нэг одоо цаасаа ингээд нэг дорн хийнээд байгаа юм. Тэгэхээр цаасаа бид манай аймагт энэ цаас боловсруулдаг ариухан гэсэн цаас гэдэг юм цаасны үйлдэл байгаа. Нойлон цаас. За тэгэхээр энэ үйлдэл тавьчаад хаягдл цаасаа тушаахаар оронд нь мөнгө юм нойлон цаас өгөх юм билээ. Тэгээд нэг хэд хаягдл цаасыг 150 төгрөгөөр. Тийм ээ? За одоо энэ хараад нэг хэд хаягдл цаас хэд төгрөг гэж байна уу? Баац хол залаад удаас тавдаа угаад байдаг юм уу? Тэгээд баац хол 250 төгрөг ундааны савн хийхээр тосч өгдөг байхгүй юу? За одоо за манаас ийм бодлоо доктор тооцоод тийш та. За манаас сургууль одоо манай 3 удаа хаваач. Ашиг нь харснаа танаа. Харсаа хаваач гэсэн тийм ээ. За 3 удаа хаваач. Тэгээд нэг
нэг удаа ачлаа 2000 төгрөг төлдөг бол сарда жилдээ хэдэн төгрөг зарцуулах вэ? За багаар хацагдаа. Одоо эндээс бас хэлэх хэрэгтэй байна уу? Энэ ч одоо хогоо яддаг гэх юм уу?
2 кг даацч 250 авч байгаа шиг. 500. За энэ араа байгаа тийм ээ. За энэ 10 кг бууз энэ ч илүү гардаг гэсэн. За тэгэхээр бид нар энэ мөнгө хавтар яаж байгаа бэ? Энэ мөнгө хавтар хайхад удаас хаяга яг ч учраас одоо энэ чинь бусад базар авч яах вэ? Тэгээд энэ орсон орохороо ажлаа өөр бусад зүйлийг за одоо маргаашаас хамгаалаад бүгдээрээ энэ ажлуудаа бусад ангиудтай яах вэ? Өөрөөс урьдчилгаа хийн. 2-5 дугаар ангиасаа ирэхдээ бусад ангиудтай хогийн савн хийж хэвшүүлээ. Бас хоёрдугаар хог ядгаар ангиасан өрөөнд дор 14 хоногийн юм уу сарын аян яг уу. Тэгэхээр аянда манай сургууль маань зуршиг болоод энэ ажил нь юу болох вэ? Хэвшиг болно. За ийм ажил байна. За дээр нэмээд одоо бүгдээрээ багуудтайгаа өнөөдөр ярьж байгаа цаасан хайрцгаа нөгөө өнгө туулгараа яг уу. Амтлын чимэглээ нэгнээр нь хаягл цаас. Нөгөө дээр нь сургууль цаас. Сургууль ягнар уу. За бас нэгдэр цаас гэдэг нь ингэж бичээд ажилтаа яг уу. За хийсэн юмудаа бусад ангиудад бариад одоо ингээд ороод үзүүлэхээр бусад ангиуд биднийг дуурайгаад яах ёстой? Хийх ёстой. Энэ ажлыг бүгдээ хэрэгжүүлж чадах уу? За бүгдээ энэ ажлыг бусад тэгээд 100% хэмжиж байна тийм ээ. За тэгвэл бид нар өнөөдрөөс эхлээд энэ ажлаа эхлээд өөрийнхөө сургуулиас эхэлж яах нь вэ? Хэрэгжүүлэх. Дахиад санаа арийнхаа сургуулиас явах уу? Яг сургуулиас эхлээд ангиасаа эхлээд тэгээс энэ баг сургууль дараа нь бусад хол сургуульд хэрэгжүүлж болох уу? Дараа нь ангид хэрэгжүүлж болох уу?